Зя хай манайхаа өнөөдөр ойр бичлэг хийгээгүй удлаа. Тэгээд би одоо хичээлийнхаа хамгийн сүүлийн өдрөөсөө ингээд гэртээ байна. Тэгээд одоо амралтаар нэг жиг сажиг бичлэг хийндэ. За тэгэхээр өнөөдөр би жаахан ханаад үрцэн болохоор гуншигнаж яриад байгаа шүү, ойлгоорой. За тэгэхээр өнөөдөр би шинэ жилийн том хайцагтай бэлгээ задлах байгаа. Яг одоо задлж эхлэе даа. За тэгэхээр энэ бэлэг бол манай аав болон аавын дүү болох манай Инкушаага ах хоёр явуулсан байгаа. За одоо бүгдээрээ задлж үзэх үү дээ. Амар гоё. Миний өсөн үлээс ном тэгээд анагийн бэлэг. Анагийн бэлэг. Анагийн бэлгийг чи задлахгүй өөрийнхөө задлаач. Зя. Энэ манай анагийн бэлэг манай ана өөрөө задлууд дээр баг. За энэ ингээд миний бэлэгний уут байна. Энэ юу юм? Нэг хорон юм хийсэн байхгүй. Мэдгүй. Энийг бэлэгний дараа танаас задлж үзүүлье. Зя. Манай бэлэгний гол хэсэгтэй. Миний бэлэг. Манайхаа миний авахыг хүсдэг байсан ном. Вау! Энэ юу юм? За хотынхан бол энийг мэдж байгаа. За энэ бахан жиг гэж юмнууд байна. За тэгэхээр энэ том ууттай юм бол манай аавын юм байна. Явсан юм. Юу вэ? Дуран. Алсыг ардаг дуран. Ямар гоё. Од дурандах нь шүү дээ хөө. Юу бархас байднаа бүслүү дурандах нь дээ алаа исэн. Алаа исэн. Одоо сууж байгаа юм байна да. Энд ингээд дуцаараа авд юм шиг байна. Энэ дуцааг бодоход. Энэ дуран бол алчтэй. Од нуу тараал. Зяп. Тараарэ. Зэнэ донгол. Гараа аваач. Зя шоколад. За энэ ингээд дурнгийн маань хөл багшгүй байна. За энэнгүй нэг юм хийдгэл юм шиг байна. Яг
Авташ би энийг мэдхгүй мэ. Нэг жижиг эмээг хардаг юм байна. Оо! Юу вэ? Солонгос чихэр. Солонгос чихэр нэлээд өвчтэй байдаг гэж. Оо! Яа, энэ нэг жижигхэн хэсгүүд бод дөрөнгийн жижигхэн хэсэг байна. Усрах юм байна тий. Усрах юм байна. Нэг химийн бод шиг чингэн юмнууд их байна. За тэгэхээр Өөр юу вэ? Өөр гаргаж. энэ нэг юм байна. Үу! Яг тийхэн дурн нь байна. Яасан том дурн бэ? Би амьдралдаа эзэг чим дурн харж байгааг юм байна. Энэ баг миний амьдралдаа харж исэн хамгийн одоо юу гэмдэ хамгийн nice ихтэй хамгийн том nice дурн юм байна. Халта энэ интернет нь наачаад. За энд ингээд дуран бол энэ хоёроо яаж өгсөх эдэн гараад тавих ямар хэмжээний займаа хийх гэд юмнууд нь байт юм байна. За тэгэхээр энэ удаагийн бичлэг лайка дарч баярлаарай. Баяртай. Гэж бэлэг явуулсан агаа маатай баярлаа. Нэр мартаа шахаж. За тэгэхээр энэ би бэлгийг явж мөнгө зориулсан. Болон энтүүшээгээ хоёроо баярлаа. Чи номныхаа тухай жоохон тодруулж ярихгүй мó? За тэгэхээр энэ ном бол миний шүтэн бишрэгч зохиогчийн одоо номын зохиолч илээ. Тэгээд одоо энэ ном нэлээд сонирхолтой байдаг гэсэн нэлээд алдартай. Тэгээд 10 хэдэн жилийн өмнө баг сая гаруй хүүхэд уншаад дууссан байсан гэж ярьжсэн. Одоо амар алдартай ном байгаа. Одоо зохиолч нэг ADHD-тэй хүн байсан. Та нар Ахмад дотор ум гэдэг номыг аваад уншаарай. Гоё ном байх гэж би найдаж байна. Бас энэний хамгийн сүүлийн хуудасд нь зохиолч зураачийн тухайн байдгийн шүү. Чамд өөр ямар ном нь байгаа? Надаа өмнө нь 3-4 сарын өмнө оруулж исэн хон гэдэг ном авч исэн. Тэрийг чинь нэг хэзээ авч исэн. Нэг төрсөн өдрийн баяраар авч исэн билүү. Хон өнгөснөөс нэрээ цонхон дээрээ юу зурснаа харуулчих юм уу? Тэгээ бичлэгээ дуусгач уу? Нэмти. Я тэгэхээр би хон бол Ахмад дотор үнэтэй болохоор цонхон дээрээ нохооны ийм зураг зурсан байгаа. За ингээд номоо бариад зогсож. За ингэж байгаа л баярлаа баяртай дуусгачих. Я тэгэхээр ингээд баярлаа баяртай. Бэлэг явуулсан. болон инкушага ага хоёртоо баярлаа.